Нийслэл Улаанбаатар хотод маань өнөөдөр маш олон асуудлууд тулгамж байгаа. Тэдгээрийн нэг нь Улаанбаатар хотын авто замын төвжирлийн асуудал. Төвжирэлд нөлөөлж байгаа маш олон хүчин зүйлсүүд байгаа. Тэдгээрийн нэг нь ерөнхий боловсролын сургуулийн зорчилт хөдөлгөөн юм. Тэгэхээр өнөөдрийн хүртэл бид нар үргэлж асуудлын үр дагавартай тэмцэж ирсэн. Үр дагавраар дамжуулсан бодлого маань асуудлыг намжих гал унтраах бодлого. Бодит байдал дээр бид нар асуудлыг шийдвэрлэж төвжирлийг бүрэн утгаар нь байхгүй болохын тулд яах ёстой вэ гэхээр тухайн асуудлыг үүсгэж байгаа шалтгаан хүчин зүйлийг шинжлэх ухааны нотолгоо үндэслэлтэйгээр тодруулан гаргаж ирж түүнийг шийдвэрлэх тодорхой бодлогын хувилбар шийдлүүдийг гаргаж өгөх ёстой. Тэгэхээр хэдүүлээ тодорхой статистик баримт дээр тулгуурлан авч үзье. Өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээл ном эхлэх үеэр Улаанбаатар хотын төвжирэл хэрхэн нэмэгдэж байгааг та бүхэн энэ дараах газрын зургаас харж байна. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий боловсролын томоохон сургуулиудын ойр орчмын замын хөдөлгөөн маань үндсэндээ бол ачаалал асар их нэмэгддэг. Сургууль амарцсан үеийн зурагтай харьцуулах юм бол та бүхэн харж байгаа бох. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий боловсролын сургуулиуд амарцсан үед замын хөдөлгөөн ачаалал маань ногоороод илүү ачаалал төвжирэлгүй болоод ирж байгаа. Тэгэхээр яагаад ийм байдал үүсвэ гэж харах юм бол үндсэндээ өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиуд маань Улаанбаатар хотынхоо төв хэсэгдэр төвлөгчөөд байгаа. За энэтэй холбоотойгоор замын хөдөлгөөний удирдлагын төвийн даатанд тулгуурлаад тооллого хийж үзэхэд өдөрт 242 мянган автомашин зорчих хөдөлгөөнд оролцож байсан бол 132 мянга голтлоо буурах буюу замын хөдөлгөөний нягтрал маань 60 орчим хувиар буурч байгаа тооцоо гарсан байна. За энэний гол үндсэн шалтгаан анхдагч шалтгаан тэгвэл ерөнхий боловсролын сургуулиуд дээр бас тоолж үзэхээр хотын хойд хэсгээс хотын төвийн сургуулиудад ирж суралцж байгаа суралцагчдын тоо 90 гаруй мянга буюу ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж нь хотын захын дүүргүүдэд хүрэлцэхгүй төвийн хэсгүүдэд бол бүр давхарлаж ачаал нэмэгдсэн байдлаар явагдаж байгаа нь бол судалгаагаар харагдсан. Хотын төв рүү орж ирж байгаа зуршил хөдөлгөөнийг хотын төвийн энэ улаан хэсэгт яаж нөхцөл байдал дарамт үзүүлж байгаа гэдэг бүгдээрээ харцгаая. Улаанбаатар хотод бол 303 сургууль 380 мянган хүүхэд суралцж байгаа гэдэг тоо гарч ирсэн байна. Тэгвэл энийг өмчийн хэлбэрээр нь ялгаад үзвэл төрийн өмчийн сургууль нь 156, хувийн өмчийн сургууль нь 147 байна. 156 төрийн өмчийн сургуульд нийт суралцагчдын 82% нь суралцж байна. Өөрөөр хэлбэл 156 сургуульд 314,806 хүүхэд бол суралцж байна. За тэгвэл 156 сургуулийн 146 нь энэ улаагаад байгаа хотын төв хэсэгт. Нийт сургуулийн 93% нь хотын төвийн энэ улаагаад байгаа хэсэгт бол байршиж байна. Маш тодорхой жишээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 31-р сургууль дээр суралцж байгаа нийт суралцагчдын дөнгөж 35% нь буюу 3 хүүхэд тутмын нэг нь харьяаллын бүсийн хүүхдүүд суралцж байгаа бол үлдсэн 65% нь харьяаллын бус зөөвөрлөгдөж ирж байна. Нийт 500 орчим хүүхэд 10 орчим километрийн зайнаас 1000 орчим хүүхэд 3-5 км орчим зайнаас тухайн 31-р сургуульд зөөвөрлөгдөн ирж байгаа. Энэ бол ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж Улаанбаатар хотод бага байгаагийн сонгодог жишээ кейс болж байна. Энэ нь өөрөө энэ хотын хойд хэсгээс орж ирж байгаа энэ шилжилт хөдөлгөөний үндсэн цөм болголоо. За энийгээ өшөө цаашаа задлаад бүгдээр харъя. Тэгвэл хотын төвийн улаагаад байгаа хэсгийг зорчилт хөдөлгөөний 8 бүсээр хуваагаад үзэх юм бол 1, 2, 3 дугаар бүс байна. За тэгвэл 1-р бүсэд 32 сургуульд 70,771 суралцж байна. Энэ нь бол нийт хүчин чадвар нь 54%-аар хэтэрсэн байна. За 2-р бүс буюу энэ зүүн талын 1-р хоолны хэсэг гэж ойлгож болно. Энд бол 15 сургуульд 38 мянган хүүхэд суралцж байна. 54%-аар ачаал хэтэрсэн байна. За 3-р бүс бол үндсэндээ офицеруудын ордон баян зөрчилчин байгаа. Тэгэхээр энд нийтдээ 6 сургуульд 20 мянган хүүхэд суралцж байна. 56%-аар ачаал нь хэтэрсэн байгаа. За тэгэхээр энэ хэтэрэлт маань Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд ямар дарамт үзүүлж байна гэдгийг харъя. Тэгэхээр энэ улаагаад байгаа хэсэг бол үндсэндээ хичээлтэй байх үеийн замын төвжирлийг харуулж байгаа хэсэг. Бид бол бүгдээрээ энэ Google Map дээр хараад улаагаад байгаа бол замын төвжирэл их байна. Ногоороод байгаа бол бага байна гэдэг мэддэг болсон шүү дээ. Тэгэхээр яг тэр томьёолоор гараад ирсэн. Энэ бол хичээлтэй байх үед замын хөдөлгөөнд хаагур аль хэсэгт нь ямар дарамт үзүүлж байна гэдгийг харуулдаг. Гэхдээ энэ 24 цагийн турш Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд дарамт үзүүлж байгааг бол арай үгүй байгаа. Энийг бас тээврийн цагдаагийн алба шин сэргийлтийн бодлогын хурцсуур төвөөс хийсэн судалгаан дээр үндэслээд харахад энэ улаан ногооноор нь гараад ирсэн юм. Ажлын өдрүүдэд 7-оос 9 цагийн хооронд 32% дарамт үзүүлж байна Улаанбаатар хөдөлгөөнд. Орой 17-оос 20 цагийн хооронд 21% ачаал үзүүлж байна. Хичээл эхлэх цаг, тарах цагт бол Улаанбаатар хотод нөлөөлж байна. Гэтэл амралтын өдөр гэх юм бол яг саяны цагуудад жишээлбэл 7-оос 9 цагийн хооронд замын өдөр 12% ачаал. Саяны энэ хотын төвийн улаанаар хагдуулдаг байгаа хэсэг. Амралтын өдөр 17-оос 20 цагийн үед 12% ачаалтай байна гэсэн үг. Улаанбаатар хотын зам. 1, 2, 3 дугаар бүсээр аваад үзье. Тэгвэл 1-р бүс буюу хотын төв гэсэн үг. Сүхбаатарын талбай, баг тойрог, их тойрог орчин гэсэн үг. Ажлын өдрүүдэд бол сая дээрх цагуудад бол 32%
дарамт үзүүлж байгаа. Амралтын өдрүүдэд 13%. За 2-р бүс 1-р орол орчимд бол 25% ачаал ажлын өдрүүдэд өгж байна. Буюу хичээлтэй өдрүүдэд өгж байна. За амралтын өдрүүд бол 17%. За 3-р бүс буюу Баянзүрх орчимд гэх юм бол ажлын өдрүүдэд сургууль хичээлж явах үед бол 55% дарамт үзүүлж байгаа бол амралтын өдрүүдэд 13% болж уурж байна гэсэн. Тэгэхээр энэ үндсэндээ юу гэж нөхөр 93% төвлөрчөөд байгаа. Энэ Улаанбаатар хотын төв хэсэгт бол одоо хичээллэх цагаар энэ 10 жилийн сургуулиуд замын төвжүүлэлт бол нөлөө үзүүлж байна гэдэг бол эндээс харагдсан. За тэгээд нийт одоо суралцагчдын за дээд болон тагчдын 47.7% нь бага сургуулийн суралцагч байна. Тэгэхээр үндсэндээ бол бид бага сургуулийн асуудлыг нэлээд сайн анхаарахгүй бол энэ замын хөдөлгөөний төвжүүлэлт бол цаашдаа улам нэмэгдэх нэ гэдэг ийм одоо нөхцөлөд бол эндээс харагдаж байна. Дэлхийн хөгжиж байгаа орнуудын хувьд бол хот төлөвлөлтийг бол хүн амын хүртээмжээр нь бол 800 м квадратаар бол торлолоор бол авч үздэг. Энэ Улаанбаатар хотын хувьд бол ер нь бага тойрон хэсэг бол ингээд нэг торлолыг одоо харуулж байна. За Улаанбаатар хотын хэмжээнд бол нийтдээ 655 торлолын юм хэмжээтэй гэж үзвэл энээс 175 торлол нь бол ерөнхийдөө инженерийн дэд бүтцийн шийдэлд бол бүрэн хангагдсан ийм хүртээмжтэй хэсэг байгаа. За үүнээс бол 480 торлол нь бол ерөнхийдөө бол инженерийн шийдэлд хангагдаагүй ийм одоо талбай байгаамаа. Энэ дээр бүгдээрээ одоо анализ заяарэ тий. Тэгэхээр энэ ногоо хэсэг бол бүх юм нь хангагдсан хэсэг гэсэн үг. Нөгөө 93%-ийн сургууль төвлөрөөд байгаа хэсэг бол энэ ногоо хэсэг, хотын төвийн хэсэг гэсэн үг. Тэгвэл бид замын хөдөлгөөнд хамгийн өндөр эффект үзүүлэх гэдэг бага сургуулиудыг бор хэсгүүдэд буюу хүртээмжгүй хэсэгт илүү төлөвлөж иж замын хөдөлгөөнд бол эерэг дамнал үзүүлэх гэдэг. За тэгвэл энэ бор хэсэгт яаж төлөвлөх вэ гэдэг бүгдээр харъя тий. Энэ дээр үе шаттайгаар төлөвлөе гэдэг асуулт гарч ирж байна. Тэгэхээр Улаанбаатар хотоос бол дэд төвүүдийг хөгжүүлж байгаа үе шаттай Сэлэв дэд төв бүтээн байгуулалтын ажил газар чөлөөлөлт нь эхэлж явж байгаа. За Баян шүү бас газар чөлөөлөлт нь эхлэх явж байгаа тийм үү. Баян шүү Сэлб хэсгүүд дээр бол инженерийн шугамшилжээний шийдлийг бол тэлж өргөжүүлснээр бол тэндээ бол сургууль цэцэрлэг барьж за тэндээс одоо хотын төв рүү ирж байгаа төвлөрлийг бол сааруулах ийм бүрэн боломжтой байгаа. За мөн төвийн халаалтын системд холбох боломжгүй аслагдсан бүсүүдийг бол одоо бие даасан сургууль цэцэрлэгийн шийдлэр бүтэмжийг сайжруулснаар арын бүх хүртэл замын төвчл бууруулах бүрэн боломжтой юм аа. Улаанбаатар хотын хувьд өвлийн 1 сарын хувьд агарын бохирдлын хамгийн их бохирдолтой хэсэг нь хаана байж болох вэ гэдэг энэ судалгаа хийсэн байна. Тэгээ энэ зургаас үзэхэд бол Улаанбаатарт энэ 2 хамгийн их бохирдолтой юм. За эхний 1-р бүс нь болохоор одоо манай энэ хойшоо дамд доржаа тий долоон буудал хайлестийн энэ орчин байна. За 2-р төв нь болохоор энэ Баян өшөө толгоотын одоо энэ бүс бол хамгийн их бохирдолтой энэ бүснэгт орсон байна. Тэгэхээр энэ хэсэг дээр бид нар Сэлэв дэд төвийн төслөөр 1000 гаруй айлын яндан чөлөөлөхөд энэ агарын саяны тархалтанд яаж нөлөөлж байгаа гэсэн ийм судалгаа хийсэн. Энэ судалгаагаар ингээд та бүхэн энэчээс харж болж нөгөө цул байсан бохирдолтой энэ одоо хэсэг гээд 2 салаад ямар нэг хэмжээгээр энэ Сэлэв дэд төвийн нөлөө энэ агарын бохирдлын энэ хэсэгт бол нөлөөсөн байна гэдгийг энэчээс харж болж байгаа. Одоо хэмжилтийн багжаар манай доктор Батбаяр тайлбарлана. Сэлэв дэд төв төслийн хүрээнд 44.9% агарын бохирдол буурсан. За энэ 5 буудлын орчимд бол 50% буурсан. За дам даржод 26.7% ойролцоогоор буурсан гэсэн ийм бодит хэмжилтийн мэдээгээр гарсан үр дүн энд хэлэхэд энэ Сэлэв дэд төв төслийн ажлын үр дүн агарын бохирдлыг бууруулах, агарын чанарыг сайжруулах энэ ажилд бодит тоон мэдээллээр физик утгаараа үр дүнгээ өгч аваад тодруулж харуулхад энэ граф бол биднэрт илүү их ойлгомжтой байна. Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж бий болгосноороо тухайн автомашинаас ялгарах органик дэгдэмхийн нэгдлүүд, хүнд металлууд, арматик нүрс ус төрөгчд буюу бензол, толгоол зэрэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх эдгээр химийн бодисыг бол бууруулах боломжтой. Тухайн төвлөрлийг сааруулснараа химийн бодисоор хортох буюу архаг хордлохоор бол хортох нөхцөл байдлыг тэр хэмжээгээр сааруулж байна. 100 гаруй мянган хүүхэд хотын төв рүү одоо сургуульд ирж сурж байгаа. За үүнийг дагсан одоо эцэг эхийг хүргэх, буцааж авах одоо энэ хөдөлгөөнөөс шалтгаалаад Улаанбаатар хотын төгсгөл бол асар их нөлөөлж байгаа. За тэгэхээр энэс гарах одоо гол шийдлийн нэгийг бол бид нар гэр хорооллын бүсэд сургууль барьчих гэсэн юм шийдэл гаргасан байгаа. Улаанбаатар хотоос инженерийн шугам сүлжээгээ гадагш нь тэлж саяны нөгөө хүртээмжгүй бор хэсгийг хөгжүүлэх гээд байгаа. Энэ дэд төвүүдэд эхний ээлжинд 12 бага сургууль төлөвлөж гэж. Тэгэхээр Шараад дэд төв дээр бол нэг 4 сургууль байх нь, Сэлэв дэд төв дээр нэг 4-ийг байх нь, Баян өшөөн дээр 2, толгойтой 2, нийтдээ 12 бага сургуулийг төлөвлөж. Яагаад тэгэхээр замын хөдөлгөөнд
хамгийн их одоо нөлөө үзүүлээд байгаа нь бол энэ бага ангийн суралцагчид байна гэдэг ийм тоо гарч ирээд байгаа тийм. За 2 дугаар ээлжинд нь 14 бага сургуулийг энэ бусад хүртээмж байгаа хэсэгтээ төлөвлөж байгаа. Ингээд нийтдээ ингээд 26 сургууль төлөвлөөд 21 мянган хүүхэд тий асуудлыг шийдвэрлэх боломжтой байна гэдэг ийм тоо баримт гарч ирж байна. За цаашдаа энэ 26 сургууль маань Улаанбаатар хотын хөгжлийн бодлоготой, хот төлөвлөлтийн бодлоготой яаж уялдаж байгаа вэ гэхээр та бүхэн бол мэдж байгаа Улаанбаатар хотоос хотын захиргааны зүгээс бол Улаанбаатар хотоо 14 хот болгож хөгжүүлэх гэдэг бодлогын зорилт тавьсан явж байгаа. Тэгэхээр энэ 14 хоттой саяны одоо 26 бага сургууль маань яаж уялдаж байна гэдэг бол энэ зурган дээр харагдаж байна. За жишээлбэл Дайр ихэд гэхэд 3 бага сургууль байж байна. Чингэлтэй гэхэд 2 бага сургууль, за Сэлб хотод гэхэд 4 бага сургууль гэх мэтчлэн 26 сургууль бол жиг төлөвлөсөн. Эндээс харагдаж байна. Тэгэхээр үүнийг шийдвэрлэх нэг гарц гаргалгаа бол бид хүртээмжгүй байгаа бүс нутгуудад ерөнхий боловсролын сургуулиудыг шинээр барьж байгуулах хэрэгцээ шаардлага зайлшгүй үсэж байна.